бацхан өрхөн мөндөд үзэгчдээ тооцоо судалгаа шинжилгээ гэдэг бидний амьдралын салшгүй хэсэг юм. Бидний амьдрал бүхэлдээ эдийн засаг юм а. Эдийн засгийн мэдээллийн хөтөлбөр танд хүрч байна. Студид сэтгүүлч мөх чаргал ажиллаж байна. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнд 10% ашгийг шингээдэг бол худалдааны байгууллагууд 20% ашгийг шингээдэг байна. Нийслэл хотын хэмжээнд 43 дотуур байр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь нийт оюутны ердөө 18% нь дотуур байранд орох боломжтой гэсэн үзүүлэлт юм а. Өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр 3400 орчим тусгай зөвшөөрөл байгаагаас 2000 гаруй хайгуулах, үлдсэн 1400 орчим нь ашиглалтын лиценз байна. Эдгээр болон бусад эдийн засгийн шинэ мэдээллийг өнөөдрийн сая санаа хөтөлбөрөөс үзэгч та хүлээн авч үзэх боломжтой. Европын боловсруулах үйлдвэрлэлийн индекс 8 дугаар сард 26 сарынхаа буюу 2 жилийн дээд хэмжээндээ өрс 51.3 нэгжид хүрсэн нь эдийн засагт хэлж байгааг илэрхийлж байгаамаа. Шинжээчдийн зүгээс Европын эдийн засгийн сэргэлт Германаас эхэлж байна гэж онцолж байна. Ийхүү удаан хүлээсэн сэргэлт бодит биелэлээ олж байгаа мэт харагдаж байна гэж маркет судалгааны агентлагаас мэдээлсэн байна. HSBC-гээс тооцдог Хятадын боловсруулах үйлдвэрлэлийн индекс 8 дугаар сард гинэт ус сүүлийн 4 сарын хугацаанд анх удаага эдийн засагт хэлж байгааг илэрхийлсэн үзүүлэлттэй боллоо. Энэ нь эдийн засаг цаашид тогтворжих хандлагатай байгааг харуулж байна. Индекс 7 дугаар сард 47.7 нэгж байсан бол 8 дугаар сард 50.1 нэгж өсжээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих засгийн газрын бодлого нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлж индекс өсөхөд гол нөлөөг үзүүлсэн байна. 8 зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 40 хоногт энэ өмнө олгосон ипотекийн зээлээс 789.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкудад ирсэн байна. Үүнээс банкуд 15,022 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 425.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны 8% шилжүүлсэн байна. Иргэдийн зүгээс 345.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкуд 4943 иргэнд 267.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна. Сая санаа хөтөлбөртэй хамтгаа үзэгч танд баярлалаа. Төр бодлогоороо газар нутгийнхаа геологийн бүтэц, гарал үүслийн судалгааг эрэл хайгуун зэтлэлийн зураглалаар хийх ёстой. Тэр зураглалаар хаана ямар төрлийн ашигт малтмал байх магадлалтай вэ гэдэг ойлголт тодорхой болж гарч ирдэг юм. Тэгэхээр хайгуул зураглалын дагуу очиж наривчилсан судалгаа хийж шинэ орд төрөөс нээдэг юм а. Харин хувийн хвшлийн компаниудын зүгээс өмнө судалсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авч орд нээдэг. Улс геологийн салбарт алсыг харсан төлөвлөлт хийж хувийн компаниудтай төдийлөн уялдаж чаддаггүй. Дээрээс нь төрийн байгууллагууд яам агентлагууд өөр хоорондоо уялдаа холбоогүй ажилдаг нь уулуурхайн салбарын хөгжилд томоохон тушаа болж байгаамаа. Лицензийн талбайн тухай яриад байгаа байхгүй юу? Та бүхэн одоо үзэгчд та бүхэн амтахгүй. Одоо 4000 гаруй лиценз байна гэж ярьж байгаа. Монгол улсын газар нутгийн одоо 10-аас 20% лицензийн талбайд хүргэсэн гэж ярьж байгаа. 4000 лиценз 1000 гаруй нь одоо ашиглах лиценз, 3000 гаруй нь хайгуул лиценз гэж яриад байгаа. Тэгэхээр энэ лицензийн цаана ямар баялаг байна гэдэг бол хамгийн гол асуудал. Энийг орхичоод тэгээд лиценз яриад талбай яриад байна гэдэг бол ялангуяа байгаль орчны яам бол ерөөсөө баялаг ярихгүй, талбай яриад байдаг байхгүй. Нөхөн сэргээсэн талбайнд хэд, сүйтгэсэн талбайнд хэд гээд. Тэгэхээр бид өнөөдөр зориуд энэ баялагын тухай ярий. Энэ лицензийн цаана баялаг гэж юм байгаа юм. Монгол улсын хөгжлийн тулгуур хүчин зүйл энд байгаа юм. Энийг замбраагүй олгочжээ. Лиценз гэдэг бол зүгээр хэлбэр тал нь, өнгөн тал нь. Нэрийн өмнөөс ажиллах ёстой үндэсний геологийн гэх мэт байгууллага байдаг ч үйл ажиллагааны төдийлөн хүртээмжтэй биш. Бодлого нь хэдэн компанид хуваагдчихсан явж байгаа нь энэ салбар ямар дорой осныг илэрхийлж байна гэж салбарынхан шүүмжлэлтэй ханддаг. Ер нь геологийн салбар нийгмийн хөгжлөөс 20-30 жилээр төрүүлж явж ирээдүйд хэрэглэх эд баялагийг бэлдэж авах учиртай. Энэ ажил төсөв хөрөнгө багтаагаас болоод урагшлахгүй байгаамаа. 1255А лицензийн зам 1255 уурхай байх ёстой. Гэтэл хаавын тэр 1255 уурхай. Тэгэхээр бидний ойлголтоор 2-300 уурхай өнөөдөр байна уугүй юу? Зүгээр ингээ гараар тоолох юм бол нүүрсний хэдэн уурхай, алтны 100 гаруй уурхай, эрдэнэт таванталгаа, оюутлогоо гэж бидний мэддэг ингээ хязгаарлагдж байгаа байхгүй юу? Гэтэл цаана 1000 гаруй уурхай хаа байна. Энэ 1000 гаруй уурхай, энэ 1000 гаруй баялаг чинь 8-ны хэрэгсэл болчихсон. Өөр хоорондоо лиценз шилжүүлнэ гэдэг нэрийн дор ард түмний өмчөөр төрийн өмчөөр 8 цаад эхэлчихсэн. Нэлээд хэсэг нь гадаад дотоодын банкнд тавьчихсан. Зарим банкнд дампуурчихсан байна. Зарим хадгалан зээлийн хоршоонд дампуурсан байна нэслэг. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын ард түмний өмчөөр дэнчин тавиад хэсэг бүлэг хүмүүс 8 хийчихжээ.
2012 оны байдлаар нийт 22.4 сая гай талбайд 3710 тусгай зөвшөөрөл байгаагаас тусгай зөвшөөрлийн төрлөөр нь авч үзвэл 1.7 сая га талбай бүхий 1205 ашиглалтын 21.7 сая га талбай бүхий 2505 хайгаалын тусгай зөвшөөрөл байна. Нийт 1838 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй байгаагаас дотоодын аж ахуй нэгж 1398 буюу 76.1%-ийг гадаадын 100% хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж 289 буюу 15.7%-ийг эзэлж байгаа бол хамтарсан аж ахуй нэгж 151 буюу 8.2%-ийг эзэлсэн байна. За уулуурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжээс олборлолтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн албан татварын төлбөр хураамжийн нийт дүнг харах юм бол 2008 онд 67 тэрбум төгрөг байсан бол жилээс жилд төлбөр татварын хэмжээ нэмэгдэж 2009 онд 430 орчим тэрбум төгрөг, за 2010 онд 873 тэрбум төгрөг байсан бол 2011 оны байдлаар 1.1 их найд төгрөгийг төлсөн байгаамаа. Харин өнгөрсөн оны 4 сарын байдлаар 257.5 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна. Сая санаа хөтөлбөртэй хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Одоогоос 3 жилийн өмнө ашиглалтын тутгай болон хайгуулын лицензийн 8-ыг зогсоохын тулд лиценз олголтод ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнээс хойш хайгуулын ажил зогсон байдал шилжиж, шинээр нөөц тогтоохгүй байгаа учраас орд болон уурхай байгуулах ажилч буурсан гэж хэлж болохоор байгаа. За энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэхээр студид сэтгүүлч Оюун Эрдэнэ ажиллаж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр мэдээж хайгуулын лицензийг хорсонтой холбоотойгоор шинээр орд болон уурхай байгуулагдах ажил бол өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө зогсон байдалд орсон гэж ойлгож болох уу? Тэгэхээр дэлхийд даяар бол жилдээ 40 тэрбум орчим тонн ашигт малтмал газрын тос олборлдог бол манай улс үүний өвдөө багахан хэсгийг эзэлдэг байгаа. Гэтэл Монгол улсын нийт экспортын 90 орчим хувийг ашигт малтмлын түүхийд бүрдүүлдэг байх юм а. За өнөөдөр бол манай улсад хүчин төгөлдөр 3400 орчим тусгай зөвшөөрөл агаас 2000 нь хайгуулах, үлдсэн 1400 ашиглалтын лиценз байгаа юм а. За хайгуулын тусгай зөвшөөрлийг бол 2 удаагийн сонголттойгоор 9 жилийн хугацаатай ашиглалтынхаа 30 жилийн хугацаатай нэг удаа сонгох боломжтой байдаг. Уулуурхайн салбар нь үйл ажиллагааны олон үе шаттай, үе шат бүрт зардал орлого нь эрс ялгаатай байдгаар бусад салбараас онцлог юм а. Тухайлбал хамгийн ихний үе шат нь хайгуул байгаа. За үүнд хайгуулын талбайг тогтоох, геологийн тандал судалгаа, уурхайд ашиглах, зохистой газрыг олж авах, өрөмдлөг хийх гэх мэт маш олон зардлууд байдаг. За үүний дараа үнэлгээ гаргаж хөрөнгө оруулах шийдвэр гарснаар бүтээн босголт эхлэх юм а. Тухайн бүсийн дэд бүтцийг хөгжүүлээд уурхайн болон бусад зориултын барилга барих, машин тоног хөөрөмж суйлуулах гэх мэт ажлууд үүнд багтана. За дараагийн үе шат буюу 4-р үе шат бол үйлдвэрлэл байгаа. За үүний дараа сүүлийн шат нь хаалт буюу нөөц шахагдаж уурхай хаах үе шат байгаа маа. Тэгэхээр хамгийн ихний шат буюу хайгуулын үйл ажиллагааг хоригдсноор уурхай байгуулах ажилч мөн зогсон байдалд орох юм аа. Гэхдээ яг нэг урд жилүүдэд хийгдсэн үндсэндээ энэ салбар чинь байгуулагдаад 90 жил болж шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд олж нөөцийн тогтоосон илрүүлсэн ордууд дээрээ бол уулуурхайн шин төслүүд хэрэгжих асуудал явагдж байна л да. Энэ талаараа бол уулуурхайн шинээр үйлдвэрлэл бий болох шинэ орд нөөц техникийн эсхийн үндэслэл батлуулах асуудал бол зогсолтгүй явагдсаар байна. Гэхдээ энэ удаан үргэлжлэх юм бол энэ ч одоо бас хомсдох болно. За 1994 оноос манай уулуурхайн салбарын 3 дахь үе шат буюу бүтээн босголтын үе эхэлсэн гэдэг дархны төмөрлөгийн үйлдвэр эрдмийн шим технологи зэрэг эрдэс баялаг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдтэй басан. За социализмын үед мөн зөвлөлт холбоот улсаас зээл авч эрдэнэт бор өндөр зэргийг байгуулж байсан юм а. За урьд жилүүдэд бол маш их хэмжээний хайгуул өрөмдлөг хийдэг байсан бол 2008 онд Монгол улс геолог хайгуулын хөрөнгө оруулалт татаж мөн ингэснээр дэлхийд энэ чиглэлээр 3 дугаар байранд чагсаж байсан түүхтэй. За гэвч хориг тавьснаас хойш ашигт малтмлын тухай хуулийг 2 жилийн хугацаанд хилцэж байна. За үүнээс өмнө бол хамгийн сүүлд 2006 он шинжилсэн энэ хууль нь хөрөнгө оруулагчид болоод энэ чиглийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад эрсдэлтэй хууль болж байна гэж тус салбарынхан үзэж байгаа юм а. Геолог хайгуулын ажлыг хийх нөхцөлд одоо ингээд тодорхой хэмжээний нөөц илрүүлээд оллоо шүү дээ. Тэрийн төр хувийн хвшлийн хөрөнгөөр шүү дээ. Тэгэхээр тэрний одоо хурааж аваад тендер одоо зарлах маягаар сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын одоо зөвшөөрөл олгоно гэж байгаа байхгүй юу. Шинэ хуулийн төсөл тиймэрхүү сонин заалт байгаа л да. Хэрвээ тийм заалт хэрэгжих юм бол энэ бүр байхгүй болно шүү дээ. Хин тэгээд одоо нөгөө өөрийнхөө хөрөнгө мөнгийг
төрийн төлөө зориулж чад тэгээд дараа нь тэрнийг яана гэж бодож ямар ашиг олж авна гэж хайгуулын ажил хийх үү. Тэгэхээр энэ бол гэх мэтлийн иймэрхүү бодлогын баримтч гарах юм бол энэ салбар бүр одоо дөрөтлийн зам руу орно л доо. За уул уурхайн салбарын ажил нь байгаль орчин сүйтгэж, мал бэлчээрийн талбайг устгаж, ус ихээр хэрэглэдэг зэрэг олон асуудал үүсгдэг. Тиймээс ашигт малтмал олборлохдоо нөхөн сэргээлт их шаардлагатай энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ тал дээр мөн анхаарч ажиллаж чадахгүй байгаа сул талтай байгаа. За хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компаниуд зөвхөн тухайн ордын нөөцийг тогтоож үүний дараа ашиглалтын лиценз авах ёстой байдаг. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч олборлолт хийх явдагч мөн байгаа юм аа. Тэгэхээр үзэгч та бүхэнд хайгуулын лицензийг хоригдсонтой холбоотойгоор шинээр орд болон хайгуулын үйл ажиллагаа ерөнхийдөө зогсон байдалд орсон талаарх мэдээллийг сэтгүүлч оюун эрдэнэ хүргэлээ. Мэдээллийг хүргэсэнд баярлалаа. Баярлалаа. Сая санаа хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Нарантуул олон улсын худалдааны төвийн дотор байрлах хүнсний захад өнөө өглөө гал гарсан. За галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаамаа. Өнөөдөр манай улсад хяналтгүй хөгжиж байгаа нэг ашиг олох хэлбэр бол орон сууц офисын түрээсээс гадна худалдаа үйлчилгээний түрээсийн зах зээл юм. За түрээсийн үнэт төрөөс шууд хяналт тавих боломж одоогоор байхгүй байгаамаа. Мэдээж зах зээлийн жам ёсоор за үн зохицуулагдаад явах учиртай. Харин томоохон зах худалдааны төвүүдийн түрээсийн үн болоод үйл ажиллагаанд шудраг өрсөлдөөний зах зээлийг баримтлан ажиллаж байгаа эсгэд холбогдох газар нь хяналт тавих үүрэгтэй юм. Учир нь шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газраас зах зээлд эзлэх байр суурь болоод үйл ажиллагааныхын цар хүрээ зэрэгээс шалтгаалж харах хорин нарантуул бөмбөгөр за хүчит чонхор Меркурий бүрд саруул захуудыг давмгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон байдаг юм. Манай улсад худалдааны газар за түүний үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа 50-ыг харьцах 21 стандартад хайпермаркет болон агуулгын худалдаа, их дэлгүүр, супермаркет дэлгүүр, за мини маркет, мухлах зэрэг тавигдах ерөнхий шаардлагуудыг тусгасан байдаг ч за худалдааны төвүүдэд энэ стандарт хамаарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсад зах худалдааны төвийн ерөнхий тодорхойлолт үйлчилгээний талаарх стандарт хэрэгждэг байна. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнд 10% ашиг шингээдэг бол худалдааны байгууллагууд 20% ашиг шингээдэг жишг манай улсад байдаг. Харин түрээсийн лангуу түрээсэлж худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж худалдаачид 20-оос илүү хувийн ашиг шингээдэг гэдгийг эдийн засагчид хэлдэг. Орон сууц худалдаа үйлчилгээгээд түрээсийн зах зээл бүх чиглэлээр манай улсад хөгжиж байгаа. Үйл ажиллагааны чиглэл болон тухайн объектын байршил түрээсийн үн тогтох гол хүчин зүйл болдог. Тухайлбал зах худалдааны төв томоохон дэлгүүрийн лангууны түрээсийг харьцуулах харвал нарантуул худалдааны төвийн метр квадрат нь 35-аас 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол бөмбөр худалдааны төв 250-аас 500 мянган төгрөг, за Дэнжин мянгийн худалдааны төвд 220-аас 400 мянга, Сандай плазад 650-аас 2 сая төгрөгийн хооронд метр квадрат нь үнэлэгдэж байгаа бол 3 4-р хоороолол 500-аас 1 сая төгрөг, за Улаанбаатар их дэлгүүрт 1-ээс 2 сая төгрөгөөр метр квадрат нь талбайн түрээс үнэлэгдэж байгаамаа. Түрээсийн үнээс хамаарат ижил бүтээгдэхүүний үн дээрх газруудад харилцан адилгүй байдаг. За мэдээж үүнд тухайн зах худалдааны төв их дэлгүүрийн түрээсийн үн шингэсэн хэрэг. Эрэлт нийлүүлэлт худалдагчийн цалин тээвэр жижиг болон бөөний худалдааны өртөг түрээсийн зардлаас гадна байршлын брэнд буюу нэр төрийн өртөг хүртэл бүтээгдэхүүн шингэдэг юм а. Иймээс ч Монголын зах зээл өнөөдөр түрээсийн эдийн засгаар тогтож байгаа гэж хэлчихэд хэлсдэхгүй баха. Өндөр түрээсийн дор амь амьдралаа залгуулж байгаа иргэдийн цаана түрээслэгчдийн хувьд ямар нэгэн хууль эрх зүйн зохицуултгүйг далимдуулан далд эдийн засаг бас өрнөж байгааг анхаарах цаг болсон. Нийслэлдээ махны чиглэлээр хамгийн том тооцогддог хүчит жонхор захын лангууны түрээс 220-оос 400 мянган төгрөг байдаг. Гэтэл худалдагчаас өөр хүн түрээсийн лангуунд ажиллах, за хамтран ажиллах тохиолдолд 90 мянган төгрөг нэмж авах зэрэгээр дарамтлагдаг байна. Тэр ч байтугай тус зах дээр тэрэг төрж ачаа зүйд амьдардаг иргэдээс 90 мянган төгрөгийн түрээсийг авдаг байна. Ингээд утгаар хүчит чонхор захад 20-од жил ажилласан нэг хүн түрээсэнд нийтдээ тэр бум гаруй төгрөг төлсөн тооцоо харагдаж байгаамаа. Түрээслэгчдийн хэлж байгаагаар хүчит чонхор захын эзэн сарда 300 сая төгрөгийн цэвэр ашгийг олдог байна. Хүчит чонхор захаас гадна да түрээслэгчдийг хамгийн их хэршүүлж хохироодог олон улсын гих тодтголтой нарантуул худалдааны төвд лангууны түрээсний ханш бусад зах худалдааны төвүүдийг бодвол харьцангуй бага тооцогддогч, за тэнд түрээслэгчид эрүүл мэндээрээ хохирч хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулсаар үдийг хүрсэн. Лангуй түрээслийн үйл ажиллагаа явуулдаг худалдаачдаас гадна үйлчилгээ үзүүлдэг иргэд тэрэг төрдөг хүн, за микро автобусныхан гээд 10,000 гаруй хүн өнөөдөр нарантуул захаас амжиргаагаа залгуулж жилдээ улсад 3.5 тэрбум төгрөгийг татварыг төлдөг гэх мэдээлэл байдаг. За зөвхөн нарантуулч гэлтгүй бусад худалдааны төвүүдийг сайжруулах түрээсийн үнэн зохицуулалт хийхэд нэн тэргуунд стандарт гэдэг зүйл манай улсад өгүүлэгдэж байгаамаа. Энэ жил ихтэй сургуулийн нийт оюутнуудын тэнх хагас нь буюу 85 мянган оюутан хөдөө орон нутгаас элсэн суралцж байгаа. Харин эдгээр оюутны ердөө 18% дотуур байранд орох боломжтой байдаг нь дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байгааг харуулж байгаа юм. За нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 43 оюутны дотуур байраа үйл ажиллагаа явуулж байна.
Энэ жил ихтэй сургуулиудад нийт 175 мянган оюутан суралцсана. Улаанбаатар хотын хэмжээнд 43 оюутны байр үйл ажиллагаа явуулдаг бол эдгээр байранд хөдөө орон нутгаас ирж суралцж байгаа 15 мянга гаруй оюутан л амьдрах юм а. Хөдөө орон нутгийн нийт оюутны 21% нь ах トゥ танилын да амьдардаг бол 19% нь байр хөсөлж амьдардаг гэсэн судалгаа байна. Энэ жилийн хувьд 2010 оноос барьж эхэлсэн мянган оюутны байр ашиглалтанд орсноор дахин 1000 орчим оюутан амьдрах сууцтай болж байгаа юм а. Мянган оюутны байранд ус бүрдээ 500 оюутны багтаамжтай 2 корпус барилга бөгөөд 6 тэрбум төгрөгийн өртөгтэй барьж байгаа. Тэгэхээр нэг корпус нь 3 тэрбум төгрөгийн өртөгтэй гэсэн үг юм а. Гэтэл жилд дунджаар 33 мянган оюутан шинээр эсэж 35 мянган оюутан төгсөж курс бүрд дунджаар 38 мянган оюутан суралцдаг байх юм а. Энэ асуудал дээр холбогдох албаных нь төсөв мөнгөн шийдэгдвэл жилд 2-5 мянган оюутны байр шинээр барих бололцоотой гэж хэлж байгаа юм. Энэ нь оюутны байр барихад жил бүр 2-10 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг ээ. 80 мянган оюутан зориулсан кампус одоо хотхон хэлбэр Улаанбаатар хотод барих бол хэцүү шүү дээ. Бидний барьж байгаа бодлого бол ядаж энэ байгаа хуучин байруудыг шин төлөвлөлтөнд оруулаад газар дээр нь газар бага эзэмшлэх дээш олон давхрын ийм шинээр төлөвлөлтүүд хийгдээд тэрэндээ ядаж нэг 20 орчим мянган оюутнуудаа оруулдаг тийм зарчимлаа оруулъя. Одоо байгаа байруудаа бүгдийг шинжилээ гэсэн үг шүү дээ. За тэрний дараа засгийн газар дээр яригдж байгаа тэр кампус хэлбэртэй багнуур руу юм уу, дархан руу юм уу бас тэр явах ажил нь дэмжигдээд явах хаа гэж бид нар одоо ойлгодог. Мянган оюутны байр нь олон улсын жишг стандартад нийцсэн нэг оюутанд 4 м квадрат талбай ногдох, ариун цэврийн өрөө, хоолны өрөө зэрэг асуудлуудыг шийдсэн цогц байр юм а. Хуучны оюутны байрнууд ч мөн баг багаар энэ жишгт ойртож байгаа. Мянган оюутны байрны барилгын явц 95% та байсан боловч өнгөрсөн 7 дугаар сард тавилгын санхүүжилтийн асуудал дээр гацаад байгааг мэдээлж байсан. Одоогоор 50 сая төгрөгийн санхүүжилт дутаад байгаа юм байна. Энэ хүрээнд бол төсвийн байнгын орон дээр гацаад байгаа асуудлуудыг шийдэж сангийн яам болон боловсролын яамны тодорхой албан тушаалтуудад хууль зөрчихгүй байх санхүүжилтийг олох эрх нь нээгдэх юм билээ. Яг энэ процедурын дагуу 9 сарын 2-оос өмнө төсвийн байнгын орон дээр тэр асуудал яригдаад дуусчих бах. Тэгэхээр тодорхой санхүүжилт нь тухайн аж ахуй нэгж байгууллагууд руугаа барилга захиалагчийн албаараа дамжууд очих бах. Биднэрт бол нэг л албан мэдээлэл өгсөн. Тэр нь тэр санхүүжилт очно гэсэн гэрээ байгуулснаас хойш нэг байр нь 7-оос 10 хоногийн дотор ашиглалтанд хүлээж өгнө. Нөгөөх нь бол 9 сарын 20 гэхэд ашиглалтанд хүлээж өгнө гэсэн юм албан мэдээлэлтэй. Дотор байрны үнийн хувьд орчин хүрэлцээнээс хамаарч 180-аас 400 мянган төгрөг буюу улсын хэмжээнд дунджаар 300 мянган төгрөг байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн дотор байрлал гэхэд шинэ хуучнаараа ялгаатай буюу 300-350 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм а. Мянган оюутны байр харин эдгээр дунджаас үнэтэй байх юм байна. Байрны үн 9-р сарын ихээр тодорхой болно. Мянган оюутны байрны квотыг эхлээд сургуулиудад тарааж ингэснээр орох хүсэлтэй оюутан сургуультай хүсэлтэй өгөх юм байна. Үүний дараа сургалтын алба баталгаажуулж ашиглалтын захиргаа руу хүсэлтийг явуулж бүртгүүлэх үе шаттай байна. Сая санаа хөтөлбөртэй хамтаа үзэгчдэнд баярлалаа. Студиэс сэтгүүлч Мөнх Жаргал ажиллаж байна. Америк нэгдсэн улсын Төв банк мөнгөний тэлэх бодлогоо бууруулах тухай зах зээлийн хүлээлт хөрөнгийн зах зээлийг уналтанд оруулаад байсан бол өчигдөр Хятад болон Европ улсын үйлдвэрлэл өсөж байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд цацагдсан нь хөрөнгийн зах зээлд өсөлт авчирлаа. Гэхдээ энэхүү өсөлт нь цаашид үргэлжлэх хэсэг нь тодорхойгүй байгаа юм. За Европ улсын эдийн засагт өсөлт ажиглагдах нь гэсэн хүлээлтийг бий болгоод байгаа ч одоохондоо энэ нь дөнгөж соёолж байгаа нэлэх ногоотой адилхан үзүүлэлт байгаа маа. Мөн Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй гарсан байна. Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээл сэргэж байна. За судлаачид ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоог 330 мянга байна гэж таамаглаж байсан бол 323 мянгад хүрч буурсан байна. Энэ нь Америк нэгдсэн улсын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 5 жилийнхээ доод түвшинд хүрсэн үзүүлэлт болсон юм. За халагдсан хүмүүсийн тоо буурч ажилд орсон хүмүүсийн тоо өсч иргэдийн орлого нэмэгдэж байгаа нь дотоодын нэвтрүүлэгтүүний 70% хэрэглээ эзэлдэг Америк нэгдсэн улсын хувьд эдийн засгийн өсөлт нэмэгдэх нь гэсэн чухал үйл явдлыг харуулж байгаамаа. Иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас банкны картын зээлийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэглэлийн хэмжээ 2.4%-ийг бүрдүүлж байна. За картын зээл 7 дугаар сарын байдлаар 217.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мууяс 47.8%-аар буюу 69.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Картын зээлийн дийлэнхийг иргэдэд олгосон бөгөөд за иргэдийн картын зээл өмнөх сараас 4%-аар буюу 8.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 217.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. За картын зээлийн 96.5%-ийг хэвийн зээл эзэлж байгаа бол 1.1%-ийг хугацаа ятарсан зээл, 2.4%-ийг чанаргүй зээл эзэлсэн байна. Картын зээлийн 95.6% төгрөгөөр за 4.4% нь валютаар олгогдсон статистик мэдээлэл байгаамаа.
Нийслэлийн төвийн 6 дүрэгт байрладаг 10 зах худалдааны төвүүдэд үндэсний статистикийн хорооноос 35 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үн дээр 7 хоног бүр судалгаа хийдэг байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн ажилтаар өмнөх 7 хоногийнхоос 17 нэрийн барааны үн тогтвортой, 14 барааны үн буурсан байгаа бол 4 нэрийн барааны үн өссөн үзүүлэлттэй гарлаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хувьд мах гурил, хүнсний ногоо зэрэг иргэдийн гол хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн хямдарсан дүр зурагтай гарч байна. Статистикийн хорооноос гаргадаг судалгаагаар өнгөрсөн 7 хоногт үнийн хувьд тогтвортой байсан бараа бүтээгдэхүүнд алтан тариан задгай 1-р зэргийн гурил, алтан тариан задгай 2-р зэргийн гурил, алтан тариан савлсан дээдийн дээд зэргийн гурил, алтан тариан савлсан дээд гурил, хайрцагтай сүү, задгай сүү, цэцгийн тоос атар талах, зүүн чих, цэцгийн тоос, ургамлын тоос, ногоон цай элсэн чихэр, үхрийн цулмах алим орс өндөг зэрэг бараа бүтээгдэхүүн оржээ. Харин үнийн хувьд буурсан бараа бүтээгдэхүүнд алтан тариан задгай дээд зэргийн гурил, алтан тариан савлсан 1-р зэргийн гурил, хоньны цулмах, хоньны ястай мах, үхрийн ястай мах, адууны ястай мах, ямааны ястай мах, монгол төмөс, хятад төмөс, монгол хятад ловон, байцаа, манжин, сонгон зэрэг бараа бүтээгдэхүүн оржээ. Харин алтан тариан савлсан 2-р зэргийн гурил, алиака дээд гурил, цагаан будаа, шар будаа зэрэг бараа бүтээгдэхүүний үн өнгөрсөн 7 хоногт өссөн үзүүлэлттэй гарчээ. 2013 оны 8-р сарын 3-р 7 хоногт хоньны ястай мах 1 кг-д дунджаар 7413 төгрөг, за үхрийн ястай мах 1 кг-д дунджаар 8286 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үн өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.4% буюу 114 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үн тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах хар хорин хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин меркурийн хүнсний захад хамгийн үнэтэй буюу 10500 төгрөгийн үнэтэй байна. Харин хоньны ястай махны хувьд өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 1.5% буюу 112 төгрөг, за хоньны цул махны үн 2.2% буюу 167 төгрөгөөр тус буурсан үзүүлэлттэй байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар хоньны мах хар хорин хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгтэй, за харин меркурийн хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалагдж байна. Өнгөрсөн 7 хоногийн хувьд гурилын үн нийслэлийн хүнсний томоохон зах дэлгүүрт дээд зэрэг нь 900-аас 1049 төгрөгтэй, за 1-р зэргийн гурил 600-аас 800 төгрөг, 2-р зэргийн гурил 500-аас 600 төгрөгийн үнэтэй байна. Худалдаа авахч олон байдаг Хүчиж онхор 5 эрдэнэ бөмбөр, Баян зүрх хар хорин хүнсний захуудад задгаагаар буюу шуудагаар худалдаж байгаа дээд зэргийн алтан тариа гурилын үн 900-аас 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин барс хүнсний захад 1 кг дээд зэргийн алтан тариа гурилын үн 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус хамгийн хямдаар худалдаалагдж байна. Өнгөрсөн 7 хоногийн хувьд хүнсний ногооны үн өмнөх 7 хоногтой харьцуулахад монгол төмөс 10% буюу 100 төгрөгөөр, за хятад төмөс 7% буюу 40 төгрөгөөр, монгол луван 15% буюу 255 төгрөгөөр, хятад луван 30% буюу 300 төгрөгөөр, байцаа 7.6% буюу 100 төгрөгөөр, манжин 13.8% буюу 260 төгрөгөөр, харин сонгоны хувьд 11% буюу 160 төгрөгөөр тус буурчээ. Монгол гэсэн тодголтой төмөс хүнсний ногооны үн импортын буюу бүгд найрамдах хятад ард улсаас оруулж ирсэн төмс хүнсний ногооны үнээс өндөр байна. Сайн санаа хөтөлбөрийн баасан гарагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Студид мөнх жаргал ажиллалаа. Бидэнтэй зүгээс үзэгч та бүхэнд баярлалаа.